Сайн мэдээ. Үйлдвэрлэгчдийн олон жил хүсэн хүлээсэн шийдвэр гарч импортын 100 гаруй бүтээгдэхүүний татварыг нэмлээ. Жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлж үндэсний үйлдвэрийг сэргээх асуудал үе үеийн засгийн газрын анхаарлын төвд явж ирсэн. Гэвч дотоодод үйлдвэрлэж чадж байгаа бараа бүтээгдэхүүнийг экспортын ижил төрлийн бараанаас хамгаалах үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжсэн оновчтой болон өгүүлэгдэж байлаа. Харин шийдлийн засгийн газар аж үйлдвэрийн яам зоригтой шийдвэр гаргаж 1999 оноос хойш огт хөдөлгөөгүй байсан гайлын тарифыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэгчдэд дэмжих бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа нь яа харахгүй сайн мэдээ болж байна. За 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр засгийн газраас 185 тоо тогтоол гаргаж 28 зүйлийн 100 гаруй бараа бүтээгдэхүүний гайлын татварыг 5-аас 20%-аар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. За энд голчлон хүнсний болон барилгын бараа бүтээгдэхүүн багтаж байна. Энэ тогтоолын хэрэгжих хугацаа маань одоо ирэх 5 сарын 1-ээс хэрэгжихээр байгаа. Ийхүү үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж чадаж байгаа. За цаашлаад дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байгаа 100 гаруй бараа бүтээгдэхүүний импортын гайлын татварыг нэмэгдүүлснээр дотоодын 2054 үйлдвэрлэгчийн бизнесийг хамгаалж тэдэнд өргөжин тэлэх боломжийг нээж өгч байгааг сайн мэдээ онцолж байна. Бид нар ингээд зохицуулт хийгээд үйлдвэрлэл эрхлэгчээ дэмжиж байгаа. Тийм учраас үйлдвэрлэл эрхлэгчээс бас хариуцлагын зүйлсүүдийг бол бид нар шаардаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо импортын барааны одоо татвар тогтоосноос үн нэмэгдэх төр дагаж үнэ өсөхгүй байх ийм одоо шаардлагыг бас үйлдвэрлэл эрхлэгчээс шаардаж байгаа. Үүнээс өмнө 2015 он засгийн газар аж үйлдвэрийн яамнаас зүгийн бал, за нөөшөлсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус зэрэг 3 төрлийн 10 гаруй барааны гайлын татварыг нэмэгдүүлж байсан. Үүний үр дүнд зөвхөн цемент, үхрийн мах, зүгийн балд дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагш урсгалыг зогсоож 3.2 тэрбумыг эдийн засагт оруулж чаджээ. Цементийн импорт бол 46%-аар багассан байгаа. Эсвэргээрээ бол одоо экспорт хийж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол 638 мянган ам долларын, өөрөөр хэлэх юм бол 1.2 тэрбум төгрөгийн цементийг монголчууд анх удаа одоо 100% импортоор авдаг байсан бол импортоо орлоод буцаад экспортод бас үгийн бол гаргасан байгаа. Экспорт бол үндсэндээ 10 дахин нэмэгдсэн. Ийхүү дотоодын үйлдвэрлэлээ гадаад зах зээлээс хамгаалах төрийн бодлого хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж чадаж байгаа бараа бүтээгдэхүүнийг экспортоор оруулж ирвэл 5-аас 20% татвартай болж байна гэсэн үг. Ингэснээр үйлдвэрлэгчдийн олон жил ярьсан хүсэл нь биелэж шат дараалсан арга хэмжээний үр дүнд 300 гаруй тэрбум төгрөгийг дотооддоо шингэн авч үлдэх таатай нөхцөл бүрдээд байгааг сайн мэдээ онцоллоо.